Та бодож үзсэн үү? Өчтөр тань ямар нэгэн дотоод тайван байдал мэдэрдэггүй байхад маргааш нь гинэ дуурлаж эсвэл хидих баярлаж болох уу? Бид бүгд ийм. Заримдаа шалтгаангүйгээр дуугарч эсвэл хайрлаж байдаг. Энэ зүгээр сэтгэл хөдлөлөө эсвэл гүн гүнзгий ухамсарлагдсан ёс суртахууны зүүн совь юм болов уу? Сүүлийн жилүүдэд бидэд нэг сонин зүйл ажиглагддаг. Хүмүүс багахан асуудлаар ч хүчтэй маргалдаж өөрийнхөө бодол үнэн бусдыг буруу мэд ханддаг. Гэтэ үнэн хэрэгтэй хүмүүсийн бодол үнэт зүйл ёс суртахуун бүгднийг сурвалжаас биш бөгөөд өнөөдөр би таны асуултыг цаана уншихныг онцгой эрдэмтдийг танилцуулна. Тэр бол хүний сэтгэл зүй ёс суртахуун нийгмийн зөрчлийг нэгтгэн харж чадсан Джонатан Хейдэд. Джонатан Дэвид Хейдэд нь 1963 онд Нью-Йоркт төрсэн эцэг программист ихэнх соёл урлагийн ажилтан. Хейдэдийн өрсөн орчин нэг талаараа технологи нөгөө талаар хүмүүнлэгийн үн цэнийг хослуулсан орчин байсан нь түүний ирээдүйн үзэлд их нөлөөлсөн гэдэг. Тэр Пенсильвани их сургуулийг төгсөөд Гейлийн их сургууль сэтгэл судлалын докторийн зэрэг хамгаалсан. Сонирхолтой нь докторийн ажлынхаа үеэр Хейдэд энэтхэг бүтэн жил амьдарч боддын ёс суртахуун нийгмийн зан төлөвийг судалсан. Яг энэ туршлага нь түүний онолын хамгийн хүчтэй суурь болсон гэдэг. Одоогоор тэр Нью-Йорк их сургууль профессор сэтгэл судлал ёс суртахуун нийгмийн сэтгэл зүйн чиглэлээр дэлхийд хамгийн их ишлэгддэг эрдэмтдийн нэг. Хейдэдийн хамгийн алдартай онол бол морой суурийн онол. Тэр ёс суртахуун гэдэг хүний оюун ухаанаас гардаг логик зүйл биш, харин зүүн совин сэтгэл соёлын гүн давхархаг үнэт зүйлээс эхэлдэг гэж үзсэн. Тэр 6 үндсийн ёс суртахууны үндэс тодорхойлсон бөгөөд нэгт халамж ба хор хүнүүл, хоёрт шударга ёс ба шударга бус байдал, гуравт эрх чөлөө ба дарангуйлал, дөрөвт бүлэглэгч үнэнч байдал, тавт эрх мэдэл ба дэг журам, 6 даруун байдал ба бузар зүйл. Энэ нь хүний улс төрийн үзэл, нийгмийн зөрчил, үн цэнийг тайлбарлах хамгийн хүчтэй онолуудын нэг болсон. Жишээ нь либералууд ихэвчлэн халамж эрх чөлөө шударга ёс гурыг хамгийн өндөр тавьдаг. Харин консерватив хүмүүс ариун байдал, бүлэглэл, үнэнч байдал, эрх мэдлийг дэг журам зэргийг чухалчилдаг. Ийм хоёр бүлэг маргалтаар үн цэнийг хамгаалж байгаа болохоос логикоор маргаж байгаа биш. Мөн Rider and Elephant гэх шийдвэрийн зүүн совин гэх бүтээлээс Хейдэдийн хамгийн алдарт ишлэлүүдийн нэг бол хүний оюун ухаан бол нэг жижиг жолооч том зааны жолоодож буйтай адил. Үүнд Rider буюу жолооч нь бидний логик ухамсар рационал бодол бол Elephant буюу заан нь бидний зүүн совин сэтгэл хөдлөл хүүхэд насны туршлага, соёлын хэм маяг. Бид эхлээд зүүн совингаар сонголт хийдэг, дараа нь логик ашиглан хожим шийдвэрээ зүтгэдэг. Энэ нь яагаад хүмүүс бодлого өөрчлөх дургүй болохыг, яагаад маргалтахаар талууд улам зүрдгийг болон яагаад сэтгэл хөдлөл логикоос хүчтэй ажиллагдгийг тайлбарладаг. 2024 онд Хейдэд The Anxious Generation номыг гаргасан. Энэ ном олоор нийгмийн хэлэлцүүлэг эхлүүлсэн бөгөөд тэрээр хэлэхдээ бид хүүхдүүдийг бодит амьдралаас хэд хамгаалсан, харин virtual орчинд хэд хамгаалгүй орхисон. Үр дагаварт нь сэтгэл готрлын огцон өсөлт, өөрийгөө бусдад харьцуулах сэтгэлийн дарамт, бодит харилцааны дутагдал, нийгмийн нэгдмэл байдал алдагдах анхаарал төвлөрөл, өөрийн үнэлгээ буурах, энэ бол хувь хүний биш нийгмийн системийн өөрчлөлтөөс үүдэлтэй сэтгэл зүйн шинэ үеийн хямрал гэж Хейдэд үзсэн. Хейдэдийн бусад том нөлөө бол нийгмийн туйшрлыг тайлбарласан The Righteous Mind ном юм. Тэрээр нийгмийн зөрчил өнөөдөр ихсэн шалтгааны дараах байдлаар тайлбарладаг. Хүмүүс өөрөөр ёс суртахууны кодтай, сошиал медиа зөрчилдөөнтэй контентыг түлхдэг. Бүлгийн үнэнч байдал хүчтэй болцсгарлагдсан бодол үүсдэг. Үр дүнд нь хүмүүс бие үнэн чи бодол гэсэн сэтгэлгээнд амархан хүрдэг. Хейдэд бол туйшилсан хоёр талыг яагаад тэд ингэж бодож байна вэ гэж ойлгоход ихээхэн түлхэж зөвхсөн эрдэмтэн. Джонатан Хейдэд бол зөвхөн нийгмийн сэтгэл судлаач биш, тэр бол альтмедик орчин, улс төрийн сэтгэлгээ, технологийн эрсдэл судлал, боловсролын боловлогын төвшин тогтсон өөрчлөлт бий болгосон хүн. Эхлээд Хейдэдийн гол нөлөөлөл ёс суртахууны шинжилгээ ухаанд гарсан. Түүний ёс суртахууны 6 талхуур загвар нь ёс суртахууны зөв буруу гэж биш, харин танин мэдхийн төрлөх механизм дээр суурилдаг гэдгийг нотолсон. Энэхүү загварын дараа маш олон салбарт хэрэглэгдсэн. Жишээ нь улс төрийн судлаачид либерал, консерватив хүмүүс юунд яагаад өөр байр суурьтай байдгийг хэмжих арга болгон ашигладаг. Төрийн бодлого боловсруулагчид олон нийтийн санал зөрчилдөөнтэй харьцах стратеги сайжруулахад хэрэглэдэг. Байгууллагын менежмент, маркетинг, зан үйлийн эдийн засгийн судлаачид хэрэглэгчийн үндсэн үнэт зүйлийг загварлахад хэрэглэж эхэлсэн. Түүний хамгийн хүчтэй нөлөөлөл гарсан хоёр дахь том салбар бол зурагт соёл буюу culture war ба нийгмийн туйшрлын судалгаа. Righteous Mind ном хэвлэгдсэний дараа Хейдэд CNN, NYT, Brookings болон Aspen Institute зэрэг бодлогын төвөө зөвлөхөөр дууддаг болсон. Учир нь тэр нийгмийн зөрчил ойлгох шин тайлбар өгсөн нь хүмүүс логикоор бус үндсэн бус суртахууны институтээр шийдвэр гаргадаг гэсэн. Энэ санаа нь улс төр судлалтуудыг диалог, хэлэлцээр, эвлэрэл судлалын онолд хүртэл том нөлөө үзүүлсэн. Олон судлаачид Хейдэдийн онолгүйгээр өнөөдрийн polarization studies ойлгомжгүй гэж хэлдэг. Гурав дахь том нөлөөлөл нь сүүлийн 10 жилд илүү тодорсон сошиал медиа ба өсвөр үеийн сэтгэл зүй. Түүний The Coddling of the American Mind болон The Anxious Generation бүтээлүүдээс хойш Америкийн нэгдсэн улсын 300 гаруй их сургууль оюутны сэтгэл зүйн дэмжлэгийн бодлогоо шинжилсэн.
UK Parliament, Australian Senate хейдтийг албан ёсоор дуудаж TikTok, Instagram зэрэг платформын өсвөрүүдэд үзүүлж буй нөлөөлийн талаар зөвлөмж авсан ба тех компаниуд дотоод эрсдлийн баг болон Meta, Google нь хейдтийн өгөгдлийн аюулгүй байдлын судалгаанд ашиглаж эхэлсэн. Тэр бол технологийн эрсдлийг сэтгэл судлалын талаас хамгийн хүчтэй тодорхойлсон хүн гэж өндөр үнэлэгддэг. Мөн хейдтийн архимедик орчныг том хөдөлгөөн бий болгосон Open Inquiry буюу чөлөөтэй маргах үзэл бодлын олон янз байдал тулгуурсан аюулгүй сургалтын орчин. Түүний санаачилсан Heterodox Active нь одоо 5,000 гаруй профессор гишүүнтэй их сургуульд үзэл бодлын тэнцвэрийг хамгаалдаг нөлөө бүхий байгууллага болсон. Өөрөөр хэлбэл хейдтэнд ганц онол бүтээгч биш харин хүмүүс хэрхэн маргалддаг, яагаад туйлширдаг, технологи бидний сэтгэл зүг хэрхэн өөрчилж байгаа зэрэг асуулт маш бодит туршилт болон статистик дээр суурилсан хариу өгч чадсан нөлөө бүхий сэтгэл судлаач юм. Jonathan Haidt бол зөвхөн сэтгэл судлаач биш. Тэр бол ёс суртахуун, соёл, нийгмийн сэтгэл зүй, технологийн өөрчлөлтийг нэгтгэж харсан онцгой эрдэмтэн. Түүний онолоо зөвхөн академик хүрээний биш, бидний өдөр тутмын бодол, шийдвэр харилцаанд хүртэл нөлөөлөх үйц юм. Та хүмүүсийн бодол зүрдэг нийгэм яагаад туйлширдаг, залуус яагаад сэтгэл зүйд оронтой дордог тухай бодож байсан бол Haidt-ийн онол танд нүдний мэд ойлголт өгнө.